Хэвлэлт нь Монголын харгуйчдын үндэсний холбооны дэргэд хэвлэлийн цэгт хийгдэж байгаа. Тэгээ биднэрт маш том нэг давуу тал байгаа нь монголчууд өөрсдөө их бэлдэж, хянаж, хэвлэж чадж байгаа. Энэ бол бидний хамгийн том давуу талуудын нэг нь. Яг тэгвэл бид нар өөр газар хэвлэнэ гэвэл хянагчаа тийш явуулах хэрэгтэй. Тэнд олон сар жил амьдруулах хэрэгтэй. Бас наашаа авчрах хэрэгтэй болно. Харин эзний хэвлэлд бидэнд ийм сайхан хэвлэх боломжийг өгсөн байгаа нь үнэхээр талархууштай үйл явдал. Барил библи төсөл маань 2018 оноос эхлээд хэрэгжиж эхэллээ. За тэгээд Монголд 17,000 орчим хараагүй иргэд байдаг. За тэгээд энэ иргэд маань яг өөрсдөө яг Библийг унших тийм боломж одоо энэ 19 оны яг өнөөдрөөс эхлээд бүх хүмүүс маань хараагүй хүмүүст маань нээлттэй болж байна. За тэгээд өмнө нь бол Библийг хараагүйчүүд хүмүүс маань одоо яаж уншдаг байсан бэ гэвэл одоо бусад одоо гэр бүлийнхээ ч юм уу, найз нөхдийнхээ ч юм уу, эсвэл сүм цуглааныхаа хэн нэгний тусламжтай Библийг одоо уншиж, ойлгож ухаарлыг авдаг байсан бол одоо яг өөрөө яг тэр Библийг одоо тэмтрээд өөрөө яг эзний үгийг судлах юм боломжтой болсон байгаа. За тэгээд 153% хэвлэн. За тэгээд 21 аймагт хараагчдын холбооны салбаруудаар таарагдана, бас мегийн салбар цуглаануудаар таарагдана. За тэгээд бас улсын хэмжээнд бол Төв номын сан, хараагүй хүүхдийн 116 дугаар сургууль, нацаг дэржийн номын сан зэрэг байгууллагуудаар одоо таарагдана. За мөн үндэсний холбоо, за бас арим бичсэн нэвлэг дээрээс тодорхой хэмжээний хувьдыг бас том цуглаануудад бас өөрөгдөхээр ингэж ажиллаж байна.